За Монголын үндэсний малчин телевизийн уран бүтээлчдийн зүгээс үзэгч та бүхэндээ өргөн барьдаг сэтгүүлчийн томилд нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг бид хүн та бүхэндээ өргөн барьж байна. За энэ удаагийн дугаараа бид хүн Хууранга аймгийн Буян сумаас бэлтгэн хүргэж байна. За учир нь гэхлээр 17 дугаар жарны буян үлдэх чигмээг усан бар жилийн сар шиний босгон дээр за Хууранга аймгийн Буян сумаас 5 аймгийн авраг малчин сайлчид төрсөн энэ сайхан амжилтыг гаргасан юм аа. За ингээд тус аймгийн авраг малчид болоод сайлчдад за аймаг сумын удирдлагууд шагнал цол тэмдгийг надад гардуулан өгсөн байгаа. За ингээд тус арга хэмжээнээс бэлтгэсэн сэтгүүлчийн томилт нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэж байна. За эрхэм мөндөд үзэгчдээ малчин телевизийн уран бүтээлчдийн зүгээс та бүхэндээ хүргэдэг сэтгүүлчийн томилт нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг Хууранга аймгийн Буян сумаас бэлтгэн хүргэж байна. За учир нь улиран одож буй өхөр жилд Хууранга аймгийн Буян сумаас аймгийн авраг малчин сайлчдаар тодорч эрхэм цолныхон шагналыг хүртсэн малчдын гэрээр нь очиж тус нэвтрүүлгийнхээ сурвалжлагыг хийсэн юм. За уран гарч буй 17 дугаар жарны усан бар жилийн босгон дээр Хууранга аймгийн засаг дарга ишдэрж Буян сумын иргэдийн төлөөлөгч дурлалын дарга Сангилийг тэргүүтээ албаны хүмүүс Буян сумын авраг малчдаар явж шагналыг нь гардуулан өгсөн юм аа. За энэ үеэр бид бүхэн хамт явж нэвтрүүлгийнхээ зураг авалтыг хийсэн. За бидний очисон эхний айл бол Хууранга аймгийн Буян сумын Мадрал 5 дугаар аймгийн авраг малчин Баасангийн Бямдэрж их юм аа. За түүний хувьд худам дагсан малчин бөгөөд за хантайгаа айлгруулад за засралтгүй 10 жил маллаж Эрдэнэ сүргийнхаа буйнаар энхүү аймгийн авраг малчин хэмээх эрхэм цолны эзэн болж байна. Малыг хэдэн төрөл дээр нөсөж байна аа? 4 төрөл дээр нөсөж байна да. За голдуу ямар мал болж байна тийм ээ? Голдуу, хөр адуу малж байна да. Хойно. Тийм л малтгаа мал ерөнхийдөө жоохон дав малч байна. За манай Бямдэржийн хувьд удам дагсан малчин таны аав бас аймгийн хошоо авраг малчин. За тэгээд дээд өвгөд бол ус аймгийн солтон малчид байсан гэсэн чинь тийм сайхан удамчлалын талаар үзсэн. Манай буура улсын зай малчин хүн байсан. Тэгээд аав маань аймгийн хошоо авраг малчин. Тэгээд би одоо удам залгасан. 3 дахь тийм үеийн тийм удам залгасан малчин байгаа юм. За ер нь одоо хизээнээс гэж одоо мал малж ирсэн юм. Эргүүд 16 хүрээл тэгээд ер нь мал малсан да. Одоо нэг 20 жиж хуул мал болж байна. Өнгөрсөн жил ер нь их зүтгүүхэн байлаа да. Яаж одоо бас цагийг дав? Тэгэл энэ гөгшөөрхөндөө ийшин хурмалаа дуумалаа гаргаад. Тэгээд ерөнхийдөө хадлан дижээлж гайгүй сайн бэлдсэн байсан. Тэгээд тэрнийг хүчээ тэгээд гайгүй давсан да. За тэгэхээр одоо манай Буян сум бол одоо сарлагын үлгэр нутаг. Ер нь одоо сарлагыг ер нь одоо хэр төлөхөө хүсэгдэг тийм ээ? Сарлагыг ерөнхийдөө төлөхгүй өсөж байгаа даа тэгэл. Өсөж байна да одоо сүүл үед. За сарлагын талаар бодж өгдөг зүйлээ сарлаг гэдэг одоо амлын талаар. Сарлаг гэж малч одоо тэгээ сайхан мал шиг тусаа энтэй сайхан мал. За тэгээд нутаг орны одоо энэ жилийн өвлжөөний талаар одоо бас. Энэ жилийн үед бол их сайхан өвөл болж байна ерөнхийдөө. Намар жаахан засвар тэгээд одоо ерөнхийдөө яцаа одоо жаахан бордуу талдаа байна да тэгэл. Ерөнхийдөө сайхан болж өвөл болж байна. За тэгээд буурлог одоо манай баасах чих мундаг малчин шүү дээ. Аавын зуламж одоо сургамж бол байдаг л багтай тийм ээ. Байлгүй яг уу тэгэл аавыг мал малж ийсэн тэгэл багаас аавыг дагаж мал маллаа тэгэл. Итий хүртэл тэгэл мал маллаа тэгэл явж байна да. Аав үний хувьд одоо сэтгэлээ олцохгүй тий. Маш хүндэр байна. Миний аав 50 он улсын сайн малчин. 56 оны гэдэг. Тий 56 оны улсын сайн малчин байсан. Тэгээд би аймгийн Сэрэйтэр гэж хүн байсан. Тасцны Сэрэйтэр гэж. Би аймгийн авраг нэг жил итээ байх үед нэгдээс охор садлаас охор хариуд махултгэл тушааж 2 тушааж аймгийн сүртэй аврагаар 4 тонн 500 мах давуулж тэгээ их сүртэй аймгийн авраг болж байсан. Тэгээд 90 онд атаачуутан болоод 12 онд тэрнээс өмнө давж 99 онд мянга тулаад тэгээ 12 онд аймгийн
сайн болсон. Одоо миний өвдгсөн буурал дээдсэн буян надад авч өгсөн тэр үед чинь тийм хоолон 100 муугаар өгдөггүй тэр чинь би 87 онд тусгаарч байсан тэр үед чинь тэгээ олноор өгдөггүй 20-30 тиймэр л өгж байсан. Тэгээ тэр өсцүүлчээ тэгээд одоо би өсөд би уулах сайхан малыг өсгсөн. Миний мал би онцгой таарсан зүгээр чиг энэ сумроо jirээд 30 их тарааж байсан улсуудад их өгж байсан. Миний их бол нэгэн хэдэн мянган мал өсгсөн. Боог сүлд адуу өсгсөн тэгээд. Гэр бүлийнхэн тухай одоо бас ярихгүй таяр маань одоо гэрлээд хэдэн жил болж байна. Хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн гэх тийм ээ. Бид тэр 12 онд гэр бүлсэн. Одоо 10 жил болж байна. Манай хүү охин хоёртой. Аа. За тэгээд одоо удам дагсан малчин танаач таач одоо удам дагсан малчин өөрөө аав ээжийн тухай одоо ярил. Манай аав маань тогтох гээд одоо энэ уян сумын уугуулэр юм одоо насаараа мал харуулж дэг үедээ бол залуудаа бол нөгөө нягтлан бодох одоо нэгдэлтэй ажилтдаг гэсэн. Тэгээ манай ээж маань бас малчин би эхээс тавуулаа тэгээд айлын утгаа охин. Тэгээд 3 ихчтэй нэг хахтай. Тэгээд 3 ихчтэй болохоор өөрөө нэг их гэрт байхдаа бол нэг их ажил төрөл хийдгүү нэг мал зал дээр нэг гараад идэгсэн. Тэгээд айлын хүн болж ирэл энд ирэл ерөөхдөө ажил сурч илдээ гэдэг хөдөөний ажилдаа их ойроод гэсэн. Багтаа болохоор нөгөө сургууль соёл гэж явцдаг нэг их хөдөө нэг төгж төрж өсч төрсөн ирнэ нэг тэгж ойр байдгүй байсан. За тэгээд айл гэр бол жинхэнэ одоо малын тийм байна шүү дээ тийм ээ. айл гэр бол мал дээр гараал энэ хүмүүсээс л ажил сурч тэгэл бүх ажлыг эндээс сурсан да. За сайлс юу нь одоо хэр авдаг вэ? Сайлсуг аавнаа тэгэл зунд сайлсуг аваад хөдөөний хүн юу их өстой тэгэл тэр болгоныг л одоо бол хийдэг болсон. Бүгд цагаатайгаа борлуулна. Урьдчилан жил манай хүү том хүү энэ жил одоо ингээд дүүгийн том хүү ингээд улсын аймгийн сайн малчин болж байгаад маш их баяртай байна. Одоо ингээд удам залгаад одоо ингээд маллаад ийм сайхан өдөө зэрэгтэй яваад нь дүүнэртэй их баярлж байна. Одоо ингээд улам эрүүлийн хазж байгаа сайн сайхныг хүсээд хоёр дүүгэн цаашдаа одоо ингээд улсын сайн малчин болоорой гэж ерөөё. Хөдөлмөрчөө манай хоёр хүүхэд. Манай хөргөн охин хоёр чи 12 онд айл гэр болоод тэгээд тэрнээс хойш чи тасралтгүй хоёлаа хөдөө мал хуйгаан өсгөж илдээд дөрөв төрөл дээр сайхан өсгсөн. Одоо ч сумынхаа төв дээр дэлгүүртэй тэгээд залуу улсууд хэд инээс илүү яах одоо тэгээд өөрсдөө л хүчилмэр. За ингээд 89 онд айл гэр болоод малчин тэрнээс хойш мал маллаад идэ болжээ. 5 хүүхэдтэй. Хамгийн том маань аймгийн аврагуулаа маш баяртай байна. За бидний үдсэн дараагийн айл бол Оюн сумын жаргалт 1-р өгийн малчин Чулууны мөнхөд бүргэлийн баасан цаг нар юм аа. Тус малчин үрхийн хувьд за нутаг орондоо нэр хүндтэй хөдөлмөрж ажилсаг гэдгээрээ нэртэй малчид юм аа. За юу нэг одоо бас энэ төр засагтаа бас хөдөлмөрөө өнлүүлээд таймыг авраг малчин хэмээх цол хүрсэн баяр хүргэе. Баярлалаа. За тэгэхээр таны одоо аав өвөө гэдээ одоо энэ Улс Монголд алдар тийм малчин малчид одоо басаа тэгээд одоо сайхан удам залгаад энэ сайхан хүмүүсийн малыг маллаад явж байгаа. Тэгээд та бас өөрөө юу нэг юм сайхан танилцуулахгүй тийм ээ. За одоо намайг Чулууны мөнхөд гэдэг. За одоо манай болдоо бас малчил тийм хүн байсан. Тий. Манай одоо одоо цагаан мэнд гэдэг хүн одоо аймгийн олон удаагийн авраг болж байла. Улсын инх сүрэгтэн тийм малч одоо тэгээ тэрийг удам дагсан одоо тийм малчин хүн байна таа. Тий. За ер нь одоо хизэнээс хэдэн наснасаа гэдэг юм уу те мал малж малын цагтаар гарсан юм. За би ч одоо баг хар нэлтгээс ол ижтэй 5 настайгаас л үнэ эвлэгдэг байсан гэсэн. Тэгээ зүг суудсан байна яг тэгээ үнэ эвлэгээл
Аавд одоо мөр хараанаас цааш наргамждаг ойртуулдаг тийм хүн хүүхдээсээ. Тэгээд одоо сургууль соёлоор явж байгаа 86 он тогтоод малдаар гарч нөлгөлтээр мал малж эхэлсэн. Тэгээ 92 онд айл гэр бол одоо хантайгаа мудамлчин гэдэг ажлыг одоо ингээл хийгээл явж байна. За тухайн үед одоо бас яг мал маллаад бие дагаад айл гэр болж байгаад хичнээн тооны одоо мал малдаг байсан. Ер нь одоо малыг хэдэн төрөлдөр нөсгөж ирүү гэж ярихгүй тий. Би одоо малыг 4 төрөлдөр нөсгөж байна. Тэгээд давжсэн гэдэг өмдөндөө ягаад нэг 100-аар 200-аад малтай ингээ маллал явж байсан. За тэгэхээр одоо сумын сайн малчин, сумын авраг малчин гэдэг юм уу тэрийг одоо хэд онд одоо хүртэж байсан та? 16 онд сумын сайн малчин гэж цол авч байсан. 17 онд мянгат малчин гэж цол авч байсан. Тий. Одоо тэгэл цаг юугаар бэрхшээлтэй юугаар одоо бас нэг байгалийн гамшиг үер усанд 18 онд өртөөл. Тий. Одоо олон мал тийм юунд оруулж байсан. Усанд оруулсан. Тий. Яг тэгэл тэрийг эргүүлээл ингээл нөхөржүүлээл тэгэл энэ гуцхан одоо аль нэг нь одоо удам хусаагийн сайжруулж тэр мөрийн дээр одоо гарч тиймэрхүү ажиллаж байна. Тий. Тэгээд одоо удам өгчний сайжруулахтаа яаж ажиллаа гэж байна. Тэгээд ер нь одоо эцэг мал одоо хаанаас тавьж байна та? Би энэ баян хонгорын юунаас жинстэй. Жинстэй нөө. Тий. Тэр чанаас ухаан авсан. Энэ баян голоос нэг 2 гоцаа тавьчихсан. Тий. За миний хүүхдүүд одоо тэгээд миний аваа малчуудмыг залгаж төр улстай малаа малж сайхан аваа сайхан төрж өөр хүүхд ах дүүнрээ тэм бас залгамж юу болгож ингэж хатан би маш их баярлж байна. Төр тусгайхан тэнд их баярлж. За тэгээд одоо миний хүү сайхан аваачихээ буурлыг юу гэж залгамжилж буурлуудаа сайхан малч хооныг залгамжилж ингэж бадан би баярлж байна. Одоо тэгээд төмөнтэй явах шиг сайхан юм байдгүй. Ард төмөн одоо ойр хавийнхаа суудтай сайхан өвтэй найртай одоо хэлэх ярих юмыг сайхан тэгж тэрийгэн тэгж эргүүл тэр малаа тийш нь бэлчээр явгаан сайхан хамгаалж ингэж бай гэж тэгээд одоо энэ манай хоёр хүргэн байгаа хоёулаа малтай бас мал малдах. Одоо тэгээд тэр малч хооноор бас ахын кяраас орж одоо тэгээд бас удам залгаж биднэртэй бас сайхан үйлийг хийж энэ сайхан өөр хүүхдүүдтэй сайхан юм хөлтэй нутг усны хэмжээ бас нэртэй төртэй сайхан өвтэй найртай байхыг л хүсэж байна да. Тэрүүлээд тэрээс хойш тэгэл мал ачих үедэр л малаа маллаад байж та. За. Тэгэхээр одоо гэрүүлээ сайн тайлбарлахгүй тийм ээ одоо та бас хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн хүүхдүүд одоо бас юу хийж байна удам дагсан малчин байна уу гэж. Манайх 6 хүүхэдтэй. Тэгээд одоо охтууд 8-ын төвдөр зарим нь багш, зарим нь нэг банд 8-ын төвдөр байдаг эхнэр нь багш. Тэгээд одоо 3 залуу малчинтай гэж. Их хоёр чинь. Тий. За тэгэхээр одоо энэ 20 гаруй жил одоо мал маллахтаа бүсгүүдэл одоо сайнтай муутай бас олон жил зүйлийг үзэж ирсэн баг. Тэгээ мал маллахын талаар одоо болж байгаа зүйлээс ярихгүй тий. Мал маллах чи сайхан шүү дээ нэгөө тэгэл. Мал маллахтаа авар мал төлөх их сайхан даа. Төлийн дөө цаг юм. Тий. Өнөөдөр аав ээж нь бас аймгийн авраг малчин боллоо. Тэгээд хүүгээ өсдөглөө олцгүй тий. Тэгэлгүй авах сэтгэл өндөр байна. За аавынхаа тухайд бас ярил тийм ээ. Одоо тийм манай авчих малч тэгээд танч одоо ихээс хэдүүл байна тийм ээ. Ихээс одоо 6 бол. За ах нар ихчнэр. Тий. Дээрээ 3 өгчтэй 2 ахтай. Айлаатгүй байна. За маллал тий. Энэ нутагтай нэг мал малхын сайхан юу вэ тийм ээ? Тэгээ мал маллах тэгэл тэлжир дээр мал хариулаад хаврын цаг тэгээ мал угаад өллөөлөөл. За
За тэгээд одоо аав ээжийн одоо дээд одоо өвөг эцэг эдэр бүгд малчин хүмүүс байсан. Тэгээд энэ сайхан удамыг дагаад маллаад явж байгаа та хэр одоо бахархалтай байд. Бахархалтай байлгүй хөө. Манай аав талж ирсэн матчуудтай ээжийн талж гэсэн. Өнндан ургийн хувь хавчулсан ухаандан буурлын санаа хотлсон тогтоомалчны цагаахан өргөөнд тогтун хууч өрнүүлэх сайхан хуртай хамраасан хуучун нэртэд хултай аргандан дуусгнагдод дөрвөн берхэндэн аз амилсан төрсөн гэршигмин юутай тухтайвэ. За Өрөнгө аймгийн Уян сумын Таац 2 дугаар ог бол хизээнээсээ авраг малчид хөдөлмөрч ард түмнэр алдартай нутаг юм. За энэ ч утгаараа энэ нутгаас төрөн гарсан авраг малчдын залгамж халаа болон завар зэдийн жамбаа хүн, гэр бүлийн хүн, чулуун чимгийн хамт аймгийн авраг малчин айл өрх болсон юм аа. За тэдний хувьд өвгдөөс өвлөгдөн ирсэн мал сүргээ өсгөн үржүүлж улмаар сум орон нутгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж ба хөдөлмөрч малчид юм аа. Сайн явж байна. За өнөөдөр маань жамбаг хонх маань одоо өнөөдөр аймгийн аврах хэмэх эрхэм цолны эзэн боллоо. Тэгээд бас баярын сэтгэлээс авраа үзэгчтэй олзохгүй тий. Маш хүндэртэй байна. Энэ төрийн хүндтэй шагналыг өгсөндөө маш их баяртай байна да. За тэгэхээр одоо та одоо санаахан чинь бол их л ухлаасаа гэдэг юм одоо эцэг өвгдөөсөө бас маллаж энэ цаг хөдөө аж ахуйн салбарт бас олон гавьяа байгуулж ирсэн хүмүүсээ тэгээ таны өвгдөө тэгээд эхлээд удам ухсаанаас эхлэе ярил тийм ээ. За манай буурлавыг одоо улсын 2 дахь шавраг Сэрэн Содом гэж хүн байсан. Тэгээд одоо удам залгаж манай аавыг одоо авар зэд гэдэг хүн байсан. Тэгээд авар зэдийн жамбаа хөгж одоо би байна да. За ихээс хэдүүлбэ таач. За би ихээс 2 талын нийлсэн 11 үйл байна уу. За тэгээ ер нь одоо малын зах дээр л өссөн байх одоо мал маллаж ирсэн түүхээсээ бас ярил. За би 2 дугаарыг төгсөөд мал дарахсан. Тэгэл 2000 оноос хойш одоо 20 гаруй жил мал малж байна да. Тэгэл одоо дүүнэртэйгээ хамтраад одоо ерөнхийдөө дүүнэртэйгээ цуг мал малж байна да. Тэгэл оторд явхан дүүнэр одоо хөр аваад бог малаа маллах нь маллаад тэгэл одоо дүүнэртэйгээ мал малж байна да авторч. За тэгээд ер нь малыг одоо хэдэн төрөлдөр нь өсгөж байна. Тэгээд одоо бас мал маллахын одоо сайхан одоо тэр сайхан зүйлүүдээс манай үзэгчтэй болцвол тий. За тэмээнээс бусдыг л малж байна да. 4 гүшүү мал малж байна. Мал маллах сайхан. Мал маллах одоо 20 гаруй жил мал маллаа. Мал маллах сайхан сайхан. За танах ч одоо нутгалж байгаа нутаг усаа сайхан яриул одоо суулда нуруутай модтой ийм сайхан ийм газар байна шүү дээ. Тий. Одоо энэ газар байна. Одоо манай энэ жаргалант гэдэг газар байна да. Дүшээ жаргалант. Тий, дүшээ жаргалант гэдэг газар байна. Ер нь одоо дэх үеэсээ нутгалж ирсэн үү? За ер нь дээр үеэсээ нутгалж ирсэн тий. За онцлог нь юу вэ энэ одоо танаа нутгийг? За энэ манай энэ онцлог ихтэй. Ер нь өвөлдөө захс баг онон ер нь цохил бурдуу зас орсончил шуураад малын хоол гарчдаг. Тэгээд ер нь энэ хоошо ширээт 8 нуур мохор нуур гэдэг байгалийн өвөрмөгц тийм онцлог ихтэй газар олонтой. Ер нь сайхан доо байна нутаг ер нь сайхан. Ер нь ямар ч мал тэр нь хэжтэйхан да. Дамаасаа сарлганд бол нуруу хэртэй хэжтэйх.
манай хэмжээ ерөнхийдөө удмын малчин тийм удамтай алстай. Тэгээд энэ одоо мянгат малчинж болж байсан, сумын авраг малчинж болж байсан. Тэгээд одоо аймгийн сайн малчин болж байна уу? Энд энэ одоо их баярлж байна. Тэгээд төр засаг маань ингээд үнэлгээ та нар маань ирээд ингээд ажигнанд баярлж байна гэж байна одоо тэгээд. Та нартай ч гэсэн сайхан бүхнийг өссөн ирээд. Ахыгаа одоо сайн авраг болж байгаад нь сэтгэлээ хаалцахгүй тийм. За баярлалаа. Манай энэ нутаг бол одоо уулахаар ихтэй юм сайхан сарлагын сайхан нутаг гамаа. Тэгээд энэ нутгийн төлөв манай ах одоо манай бэрхч чимгээ энэ хоёр маань одоо хөдөлмөрч энэ нутаг олондоо нэртэй ийм сайхан улсууд гамаа. Тэгээд одоо энэ онцгой сарын босгон дээр аймгийн авраг болж байгаа ах чиртэ баяр өгье. Миний хүүхдүүд сайн малдаа сайн ажилласаг гिचингүү хөдөлмөрч. Манай хэд чинь болоод тэгэл багасаа өнчөөрөөс өсчихсөн. Манай хүүхдүүд эцэгч одоо би ч 32 таа байсан. Манай хүн чинь нэг арай хэд 40 өнгөрсөн. Тэгэл манай энэ чимэг чулуун чимэг чинь 5 настай хэлэлтжсэн. Тэгэл яах вэ юмсаа хүүхдүүдээ тэгэл хүний зэрэгтэй хүн босгоолоо тэгэл өөрчлөө ямарчаас ажил хөдөлмөр хийгээл бүгдээр аль хүний хийж чаддаг хийгээл бүгдээр нь тэгэл чинь үйл өртөс тэгэл хүй юу хийж чаддаг байна. Тэр болгоныг соргосон да. Тэгэл өнөөдөр их л баяртай. Манай багаас аймгийн авраг малчин төрж байгаа баяртай байна. Тэгээд манай аймгийн авраг малчин чинь баг ах маань удам дамжсан малчин хөө одоо ингээм аймгийн авраг болж байгаа улсын аврагт утгагүй улсын аврагуулаасаа гэж өрөө өвөө энэ хүний өвөө Цэрэн Содом гэж улсын хошоо авраг малчин. Одоо энэ хүний ээжийнх нь ах нь Чаг гэж янцсан гэж улсын авраг малчин. Тэгээд сайхан дүүнэр нь одоо жимэн чажилгээд сумын авраг сайхан малчин юм байна. Сайхан удам дамжсан малчид тийм сайхан улсууд байгаа. Усан бар жилийн сар шинийн босгоноор аймгийн аврах юм их одоо эрхэм золны эзэн гэрүүлээрээ боллоо. Тэгэд сэтгэлээ олцгүй тий. Та маш баяртай. Тэгээд сайн буян сайн нутгийн буян саахтуг би нар ийм алтарт хүрсэй гэж бодож байна. Хэд онд айлгэрүүлсэн хэдэн хөр хүүхэдтэй одоо бас тэгээд бас гэрүүлийнхэн талаар бас ярил. За би тэр 2000 онд айлгэрүүлсэн 3 хүүхэд төрүүлчихсөд. Хүүхдүүд одоо хэд настай хаагур юу? За одоо манай томч одоо 22 тай. Одоо 2 дахь нь болохоор 11 дугаар анги. Одоо 3 дахь нь 7 дугаар хамгийн бага нь 7 дугаар. Өвранга аймгийн уян сумын байгалийн үзэгсэн зохицуулсан гамтдаг бол Хүйсийн 8 нуур, Шурангийн улаан цохоо гээд олон зүйлээрээ алдартай Шурангийн 4-р үг юм аа. За энэ багаас аймгийн авраг сайлчин, аймгийн авраг малчид төрөн гарсан юм. Өөрөөр хэлбэл улсын хошоо авраг малчин Батхтгийн охин Отгон сүрэн нь аймгийн авраг сайлчин хэмээх эрхэм золны эзэн болсон юм аа. Өнөөдөр удаас аймгийн аврах сайлчин хэмээх эрхэм цолны эзэн боллоо. Баяр хүргье. Баярлалаа. За тэгэхээр одоо танах одоо бас танай нөхрийн талаас одоо танай өөрийн талаас ч одоо удам дагсан юм алч та. Тэгээд одоо бас энэ өөрсдийнхөө тэр маллагааны энэ сайхан удам ухсааны талаар одоо сайхан ярихгүй тий. За манай Сэдэн цаадмын Батхтах гэж нэгдэл нийгмийн ажил олон жил хийж явсан. Насараа малсан манай аавч ирж байгаа. Батхтах гэж айлын
9 дэх хүүхэд нь дараа ганц эрэгтэй дүүтэй. Тэгэл багаас аавч тэгээ малаа малжсэн. 4 бага ангиасаа сургуулиас гараад тэгээд өдөөний хүнтэй айлт гэр болж одоо манай нөхөрөөс Бадам гарвын цэрэн банчиг гэж манай хадамаа Бадам гарав Батаржин Бадам гарав гэд тасараа мал малж байгаа хүмүүс байгаа. Манай хоёр талаа аавчуд бүгд тасараа маллаа. Одоо хүртэл мал дээрээ явдаг манай хадамаа Бадам гарав гэж. За тэгэхээр одоо бас таяр маань малыг хідэн дөрөлтөө өсгөж байна. Тэгээд одоо бас аврах сайчны үед одоо сүү сайлаа хэр базаадаг уу тэр талаар бас ярил те. Малыг одоо 4 төрөл дээр байгаа тэмээнээс устна. Тэгээд сарлагаан үнэгээд 4 үлрэлт хариуг барах сах галах юм штэ. Өвөл нь 3 сар тасраал одоо хавар тэгэл иргээл сайтанда. За жилдээ ер нь одоо 12 3 тагаас л үнэ саад сурж исэн. Ээжийн одоо зааснаар л. Ээжийнхээ зааснаар тэгэл ээжийнхэн дэрэгд 25 6 хүртэл аав ээжтэйг тэгэл мал ачих угаа эрхлээл тэгэл. Тэгэл одоо энэ сайхан ханижил мал ачих угаа үржлүүлсэн ханижил хадам аавчиг төсч амьдарч байна. За өнөөдөр одоо хамтын сайхан хөдөлмөрөө одоо бас төр засагтаа өнлүүлж өнөөдөр одоо ингэж таны хань аймгийн аврах сайлчин болж байна. Баяр сэтгэлээ олцохгүй те. За тэгэлгөх одоо энэ том шагнал авч байгаа хандаа баярлалаа хүргэе. Мөн одоо тэгээд хөдөлмөрийг үнэлж шагнал гардуулж байгаа юм сумын удирдлагуудаа баярлалаа гэж хэлье. За таяр маань одоо бас малыг ер нь одоо бас багаас нь одоо өсгөж үржүүлж тэр дундаас энэ шоргон нутагтай сарлыг одоо төлхөө өсгдөг баг. Тэгээд бас энэ сайхан амжилтаасаа тэгээд бас мал малгааныхаа талаар ярихгүй тий. За би тэр одоо чинь гэрүүлээд 12 жил болж байна да. Тэрнээс өмнө даавчдаг багаас л мал малсан. Тэгэхээр 12 жилийн дотор одоо бас баггүй сайхан хөдлөөр амжилттай л явж байна. Аль талын одоо бас малчин удамтай шүү дээ тэр зэрвэл. Манай өмчтөө аав нь улсын аваргуу сайн өчөн байсан. Манай аав чирч доо насаар мал дээр мал маллал дээрж байгаа. Хоёр хүч мэн да. Тэгээ ер нь одоо сарлаг өхрийн талаар одоо ярил. Сарлаг өхөр гэж юмтай ч тэгээд манайх бол зоргоор нь л өсгөж байна да. Ер нь хурааж ягаад тахгүй тэгээд 100 намар сайлаа авна. Тэгэл намараас хойш одоо туглах цаг хүртэл одоо байнгын нуруугаар нь л өвстэй хустай газар бол тэгэл ер нь сарлаг жаргалтай л битэх мал та. За гол нь урсгал хустай газар л байвал. Бир одоо өнөөдөр аймгийн аврах сайлчин болж байна. Тэгэхэд сэтгэлээ олохгүй тий. За маш их баярлж байна. Манай хүүгийн эхнэр одоо энэ жил аймгийн аврах сайлчин болж байгаа. Ингээд бид бүхэн одоо орон суулж ах トゥ сэрэ суулжээд сайхан байна та. За тэгэхээр одоо санаа хөө одоо бир хоёр бол одоо удам дагаад та бүхний усын сайхан малыг маллаад одоо бас ингээд явж байгаа. Тэгээд одоо энэ хоёрын хөдөлмөр бүтээлийн талаар одоо ярил тий. За тий удам дагсаа одоо өстэй. Манай чинь ганц онд 4 ахинтай айл байгаа юм. Тэгээ манай ганц онд бол мал хавга сайхан өсгөөд үржүүлээд удам дагаад сайхан одоо амьдэрч байна та. Одоо хөр мал дээлийнх нь хөр өсгөж байгаа. Тэгээд тийм сайхан энэ ахтан нэр дотроо сайхан амьдэрч байгаа хүмүүс те. За тэгээд сайхан аймгийн аврах сайлч болж байгаа усын сайхан бэрдээ болоод одоо бас гэр бүлтэн сайхан ирүүл тий. За тийм одоо хөгөөдөө энэ бэрдээ одоо энэ ирүүлийн хац жаргал улам одоо улс аймгийн аврах болох болтгой гэсэн ирүүл төвшүүлж та. Ээжний хувьд одоо бас баярхан сэтгэлээс олцохгүй юу? За баярлалгүй яах вэ? Сайхан аав ээжийнхээ өвлүүлж өгсөн энэ сайхан 5 альднаа өсгөж үржүүлж одоо тэгээд ийм алдар цалын та нар ингэж ийм ажиллаж амьдарч явна гэдгийг тодолж байгаа болохоор би одоо хүний хувьд баярлж олгүй яах вэ? За танаа хүргэн одоо танаа охин хоёр бол одоо бас энэ удам хаана одоо удам дагсан болчих. Тэгээд энэ хоёрынхоо хөдөлмөр бүтээлийн талаар бас та юу гэж үнэлд өгнж явдаг тэр талаараа ярил тийм ээ. За ер нь гайгүй шүү дээ. Аав ээжийнхээ уламжилсан ажилласаг. Энэ ажилласгын хажуугаар одоо тэгээд даашсан хүний нэг төлөв төвшин
манай хөргөн ч одоо аваагаан залгамжилсан айлын одоо дээрээ дүүтэй эгчтэй дүүтэй ч гэсэн айлын ганц хүү байгаа юм. Ер нь мундаг хүү юм шүү дээ. Төлөвдөгшин хүнд одоо сурагч чадaltaй. Тэгээ тийм дээрээс ч одоо аваахаа өглөөлж өгснэг ингэж өсөж өржүүлж явааны нөлгүй яхав тийм хүмүүс. Ээж аваас 10 улсан тэн миний хамгийн баг эмэгтэй дүү би хамгийн том ах. Тэгээ аавчээс хонломжилж ирсэн малчин улсууд бүгдээрээ алмаллаж миний аав аймгийн гошоо авраг малчин хүн байсан. Манай хөргөн чихнээ надад одон дамжсан малчин бай. Аавчийн сайн малчингууд бид нар утгасан ойрхоо явдаг. Би нэг хайсан мэддэг тийм утга хатуулсан сутаа. Тэстэ сайхан дөрвөн байт таван дөгөөс авраг сайлж юмсан. Оюун сумын шурамны 4-р угаас аймгийн авраг малчин цолны эзэн болсон малчин айл өрх бол чулуун дөржим хөрөвдөрж эхнэр оюун бэлэг нар юм аа. За удам дамжсан тус малчны гол замаас сүргээ өсгөн үржүүлж өсөхийн зэрэгцээ аймаг сум орон нутгаас зохион байгуулсан олон төрлийн нийгмийн ажлуудад малчтаан хошуучлан оролцдог сумандаа нэр хүндтэй малчин айл өрх юм аа. За ингээд Хүүранга аймгийн засаг дарга гişтөөж тэргүүтэй халбаны хүмүүс за тус айлаар очиж аймгийн авраг малчин хэмээх эрхэм зоолыг гардуулан өгч цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн өргөж байлаа. Арван нам даавч хангаар дээр 10 зураг төгсч ирэл малдархсан. Тэрээс малдагж аавчийг дагж малын төртөө болж мал болж 1995 онд айл гэрүүлж бид тэр 95 оноос хойш өрх тус гарлж мал болж малыг ерөөд 4 төрөл дээр нисгэж малдаг. Өөртөө хүр хонь арай төлхөө. Манай аав ээж маань хурчин дээж маань сайлчин хүн байсан учраас хүр тусаараа жоо илэгтэй хайртай. Дээрээс нэмээд хоньыг өсгөж малж байгаа. Энэ сайхан хангалтын ачуугийн дээрс нуурлаа дэд заавж юм боён. Энэ сайхан алдар цалыг хүртээд өнөөдөр маш их баярлж байна. Сайхан байна. Энэ сайхан нутаг орноороо бахархаж байна. Аав ээжээрээ бахархаж байна. Ах トゥ олноороо бахархаж байна. Эдэн малын буян юм да яах вэ? Сайхан малынхаа буян алдар цалыг авсандаа маш их баярлж байна. Байгаль цаг уурын хатуу ширүү нөхцөлч бай. Сайхан байх ч тэнгэр сайхан л байвал малчт чинь тэгэл сайхан жаргалтай тааваараа тайван амгалан байдаг шүү дээ. Тэнгэрийн сайханд бол сайхан, тэнгэрийн муухайд бас жоох тиймэрхүү илгүй яхав тэгэл манай энэ уянгийн шоронгын 4-р байгаа энэ их үлжид гэдэг газар чих сайхан газар хангаатай уул устай картай устай модтой сайхан нутаг байгаа. Тэгэл сайхан нутгийнхаа буйнд бид хоёр бас өөрсдөө нэг хөдөлмөрийнхаа үр шигээр ингээл сайхан амьдарч байна дөө. Сайхан байна оо.
удмаараа манай хоёр хүүхэд малч хоёулаа их малч би хоёр хүүхэдтэй их баярлж байна өө. Төр өстөж их баярлж байна. Удмаараа малчимд бид хоёр чинь суугаад тэгэл дандаа мал маллал би сайл саадаг манай хүн дасгын эрхлэгч хийгээл мал малдаг. Манай хүүхдүүд ер цөмөл мал томонд мал юмч цөм малчингууд. Тэн дотроо миний хүүхэд хамгийн малчин даа ерөөс. Манай хүүхд чинь Уржинан аймгийн сумын сайн малчин болсон. Энэ жил аймгийн аврах болсон би өөртөө туйл их баярлж байна. Мал малхай ажгаар аавран залгаж морьж 97 онд сартаа хөрмөр оюунгад анхлан төрүүлж тэрнээс хойш уран морж хэдэн жил морьж бас ухаан өөрийн хөрмөрнийхэн ухаан морийг суманд айрагдуулж хөрмөрөөр хэдэд айрагд төр болсон оюунгад. Удон тагсан малчаа манай ээж аймгийн хшаавргаа сумын сайн малчин байсан. Тэрдэг удон залгаж аймгийн сайн малчин болсон дүүдээ баярлж байна. Манай дүү ажил хичээнгүй зорьсондоо хүрэхин төлөө зүтгэж байдаг. Хоёулаа ерэнд ажилласаг усуу да. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид хүн сэтгүүлчийн төвөөр нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Зуранга аймгийн Оюн сумын аймгийн авраг малчид болон сайжтад шагнал гардуулах үйл ажиллагааг сурвалжлан хүргэлээ. За энэхүү нэвтрүүлгийг бэлтгэхэд бид бүхэнтэй хамтран ажилласан Оюн сумын засаг дарга Төвний тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олон мөн одоо бас багийн засаг дарга нарт талархал илэрхийлье. За ингээд Оюн сумынхаа малчин ард түмэнд эрүүлэг саруул сайхан бүхний хүсэн өрөөж энэхүү нэвтрүүлгээ жаргаж байна. За ингээд сэтгүүлчийн төвөнд нэвтрүүлгийнхаа дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.